Энэ дүрийг гаргахад айгүй олон кинонууд ялангуяа Game of Thrones айгүй хань болсон гэх юм уу. Одоо кинон тоглох саналаа бол шууд хүлээж авсан. Тэгэл ер нь хэцүү дүр байсан. Тэгэл өмнө нь нэг иймэрхүү үйл явдалтай дүрүүд бол ховорхон байдаг. Тэгээд ер нь цаг нь болсон гэж бас дотроос яг бодогдол. За тэгье гэж хүлээж авсан тий. Энэ дүрийг гаргахад айгүй олон кинонууд ялангуяа Game of Thrones айгүй хань болсон гэх юм уу. Тэгэл яхаарахгүй нутаг гүшүүний хамгийн баян айлын хүүхэд. Тэгэл хайр сэтгэлийн төлөөл яваад байгаа. Тэгэл яг уу чин үннийг мэдэхгүй дээ ч юм уу. Тэгэл бүх юм хамаагүй гэл яг хайр сэтгэлийн төлөө явж байгаа болохоор надад бол яг тийм зөвтгөлтэй л санагдсан да тий. Анги болгоны араас л яг нөгөө ангитайгаа холбоотой асуултууд бол сошиал хаягаар бол байнга л ирж байгаа. Тэгээд сүүлийн үед бол айгүй хэцүү байна гэж байна тий. Яхаарахгүй алуурчин гэж дуудагдаад яасан. Тэгээд бас их сони юм байли. Хүмүүс бас арай өөрөөр хараад жоо муухай харах ч юм уу тиймэрхүү зөрөх тийм жоо эвгүүцэх ч юм уу тиймэрхүү мэдрэмж бол төрүүлсэн тий.